Жолооч та бүхэндээ би яг одоо автомашина хэрхэн зөв арчлах, өнгөлөх 5 дарааллыг зааж өгч байна. Энэ 5 дарааллын хамгийн нэгдүгээрт нь бол та автомашина маш сайн угаах хэрэгтэй. Хоёрдугаар та автомашиныхаа зураас царапан арилгах бүтээгдэхүүн, сив дарах бүтээгдэхүүн хэрэглээрэй. Гуравдугаарт нь та автомашиныхаа үндсэн өнгийг гаргаж гялалзуулдаг бүтээгдэхүүн хэрэглээрэй. Дөрөвдүгээрт нь та тухайн өнгөлгөөний бүтээгдэхүүнийг хамгаалсан wax бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Тавдугаарт нь танд зөвхөн сэсгэр альцуур байхад хангалттай болно. Харин би одоо өнгөлгөө цэвэрлэгээний 5 дарааллыг энэ автомашин дээр хэрхэн хийж байгааг туршилтаар харуулах гэж байна. За би та бүхэнд одоо автомашин арчилгааны 4 дахь шат wax бүтээгдэхүүнийг хэрхэн автомашин дээр ашиглах заавар хэлэх гэж байна. Дараагийн бүтээгдэхүүн бол Soft Erase брендийн сив дарагчтай өнгөлөгч байгаамаа. Таны автомашин дээр хэрвээ иймэрхүү жижиг сивнүүд байгаа бол энэ бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэснээр та таны автомашины сив дарагдаж өнгөө удаан хадгалах юм шүү. Энэхүү бүтээгдэхүүн нь бол ерөнхийдөө автомашины гадна талын лакн бүрхүүлийг хамгаалах, цэвцэн эсхийг баг зэрэгэд дарах, мөн гялзуулах үүрэгтэй байдаг. Бүтээгдэхүүн маань дотроо зориултын альчууртай байгаа. Та энэ альчуурыг эндээс уутнаас нь гаргаад хэрэглэх хэмжээгээр альчуурн дээр шингээж аваад гадаргуу дээрээ тойр хэлбэрээр жигэд түрхнэ. Та энэ үед зөөлөн яг зориултын альчуурыг хэрэглэх хэрэгтэй. Энэ бүтээгдэхүүн хамгийн гол давуу тал нь таны машин дээр байгаа жижиг царапан, сив, шороотой альцуураар арчснаас үүссэн жижиг зураасуудыг арилгах тийм давуу талтай бүтээгдэхүүн байгаа шүү. Та энэ бүтээгдэхүүн тогтмол хэрэглээрэй. Wax гэдэг нь бол автомашины гадаргууг өнгөлөх болон давхар хамгаалтыг бүрхүүл үүсгэх зорилттой тийм бүтээгдэхүүн байдаг. Илүү тухайн машины өнгийг гялзуулах, тод харагдуулах үүднээс тэгээ мөн гадны ямар нэгэн нөлөөнөөс хамгаалах гэсэн. Нар салхи, чулууны хилтерхий ч юм уу те доос шараанаас гэсэн. За бүгдээрээ гадаргуу дээрээ түрхчлээ. Одоо яах вэ гэхээр 5 минут хүлээнэ. 5 минутын дараа бүгдээр энэ альчуураар дахин арчих болно. Энэхүү бүтээгдэхүүн нь бол өөрөө ерөнхийдөө үндсэн 3 төрөлд хуваагддаг байгаа. Хар, металл буюу саарл, цагаан гэсэн үндсэн 3 төрөлд хуваагддаг байгаа. За 5 минут болсон. Та бүхэн харж байгаа энэ гадаргуу маань сааралтаад дээр нь түрхсэн wax маань хатсан байна. Тэгэхээр 5 минутаас илүү байлгах шаардлага байхгүй. Одоо эхнээс нь арчиж эхлэе. Бусад вакснуудаас юугаараа даваагүй л түрүүний дурдсан нэмэлт үйлчлэгээ буюу одоо царапан дарах маш удаан хугацаанд үйлчлэгээ барьдаг. Энэ тал дээр бол Soft Erase бол бусад wax буюу өнгөлгөөний бүтээгдэхүүнээс илүү даваа байдаг. Жолоочтой автомашинаа үргэлж шинэ мэт гялзуулахыг хүсвэл цэвэрлэгийн өнгөлгөөний зориултын бүтээгдэхүүнийг хэрэглээрэй.